Аянд баримтат сууг. Манай суугийн гэмт хэрэг болон нийгэмд болж буй муу мухай зүйлсийг сурчлах зорилгогүй бөгөөд зөвхөн сэрэмжлүүлэх зорилгоор танин мэдэх хүн хүрээнд хийгдэж буй видео контент юм. Та бүхэнд бичлэг үзэх өдрийн мэндийг хүргье. Өнөөдрийн дугаард өмнөх бичлэгт гарсан Оросын холбооны улсын хамгийн алдартай оршуулгын газар буюу Варенковский оршуулгад нойрсож буй Ново Кузнецийн зохион байгуулалтын гэмт бүлэглэлийн анхны тулгуулагч гэдэг Владимир Лоботскийн талаар бичлэг бэлдээ оруулж байна. Лоботский 1965 онд Камеров мужийн Белоог жижиг хотод төрсөн. За түүний бага нас гэр бүлийнхэн талаар нарийн мэдээлэл байдаг хүн байна. Лоботский баг багаас чөлөөт бүхөр хичээж эхэлсэн нэгэн. 1986 онд 21 настай байхдаа тэрээр зөвлөлтүүд улсын авраг болж чөлөөт бүхий спортын мастер болж байсан юм байна. За түүнийг эргэн тойрных нь болон багш тасалжуулагч спортын мэргэжилтэнгүүд нь бол цаашид маш өндөр амжилт гаргах нэгэн гэж бол үздэг байсан. Зарим нь болохоор түүнийг олимпийн авраг болохдоо авиас чадвартай нэгэн гэж бол ярьдаг бол байсан юм байна. За тэрээр 1987 онд өөрийн саналаар зөвлөлтүүд улсын айранд албахаар явсан. За агаарын цэргийн чинь болохоор 2 жилийн албад хаагаад 1989 онд бол халагдаж ирсэн юм байна. За түүнийг цэргээс халагдаж ирэх үед буюу зөвлөлтүүд улсын тухайн үеийн нийгэм болохоор тухайн үеийн зөвлөлтүүд улсын удирдагч Михаил Горбачевын санаачлалаар перестройка буюу өөрчлөн байгуулалт гэх нэрийн доор одоо зах зээлийн нийгэм рүү шилжиж байсан үе шат бол байж таарсан. За түүний амьдардаг жижиг хотод бол аль эзэний одоо жижиг гэмт хэргийн бүлэглэлүүд байгуулагдаж эхэлсэн байсан. За Лоботский зөвлөлтүүд улсын иргэдийн адил одоо цалингаас цалингийн орон ч юм амьдрахыг бол хүсээгүй. Тиймдээ гэх юм одоо нийгмэд байгаа ч юм амьдралын ирэхээр гэмт бүлэглэл одоо байгуулахаар бодол төрж түүндээ бат итгэн өөрийн гэмт бүлэглэлийг бол байгуулсан. Лоботскигийн гэмт бүлэглэл бол анх эхлээд 10 гишүүнтэй бол байгуулагдаж байсан. Бүгд спортын тамирчид бол байсан. За Камерон мужи одоо хамгийн том хот болох Ново Кузнецэд тэд өөрсдийн нөлөөг бол тогтоож эхэлсэн. Тэдний бүлэглэл бол бусад бүлэглэлээс одоо ялгарх онцлог гэвэл одоо бүгд тамирчин байсан гэдгээр одоо сахилга утгаараа бол ялгарч байсан. За мөн тэдний бүлэглэл одоо маш харгас хэрцгий гэдгээрээ бас алдартай. За учир нь гэвэл татвар төлөхөөс зайлс хийс одоо хин нэгний гар юм уу хөлийг нь бол жижиг хэмжээний сүхээр болж авчдаг. За мөн бүлэглэлийн гишүүд нь бидээ байнга одоо тийм жижиг овор багтай аялын гэх юм уу тийм сүх бол байнга авч явдаг гэдгээрээ бол тэдний бүлэглэлийн таних тэмдэг гэх юм уу тийм нэг зүйлээрээ бол ялгардаг юм байна. За тэдний бүлэглэл бол анх гарч ирсэн даруйдаа буюу 1989 оны сүүлээр бол Ново Кузнецийн өмнөд хэсгийг бол өөрсдийн одоо хяналтанд оруулж эхэлсэн. Тухайн үеийн зөвлөлт толгойд улсад одоо өөрчлөлт нэрийн доор гадны соёл ихийг орж иж байсан нь тухайн үеийн залуусыг гэмт хэргийн ертөнц рүү түлхсэн гэж үздэг судлаачид бол байдаг. За тухайлбал нөгөө видео кино ялангуяа нөгөө Холливуудын тулаан буудалцаатай кино зэрэг нь хоо үе өсвөр болон эдгээр насны залуусыг гэмт хэрэг үйлдэх сэтэл болсон гэж үздэг. За миний хувьд бол тийм байх талтай байх гэж бол бодож байна. За учир нь нүднээ гэж ярьдаг штэ. Зөвлөлтүүд улсад одоо бүх зүйл сориотой байхад төрж өссөн одоо залуус нийгмийн өөрчлөлтөнд орж эргчлөө гэдгийг буруу ашигласан юм шиг санагддаг. За Оросын холбооны улсын зохион байгуулалтын гэмт бүлэглэлийн харьцлал бол яалчгүй киноны хэтрүүлгээ санаа авсан байх бүрэн боломжтой юм аа. За энийг батлах гэх юм уу одоо тухайн үеийн зөвлөлтүүд улсын одоо зохион байгуулалтын гэмт бүлэглэлүүдийн гишүүд тэдний орон гэрт одоо нэгжлэг хийхэд маш олон тооны видео кассет бол гардаг байсан. Ихэнх нь мэдээж нөгөө нэг ярьсанчлан маф, тулаант гэх төрлийн кино бүтээлүүд бол байдаг байсан. За буцаад бичлэгний эзэн болох Лоботский болон түүний гэмт бүлэглэлийн талаарх ярианд орё. Тэдний гэмт бүлэглэл болохоор Ново Кузнецийн хотыг болон Камерон мужийг ерөнхийд нь өөрсдийн мэдээлэлд бол оруулсан. Бусад бүлэглэлтэй маш олон тооны буудалцаа мөргөлдөн бол хийж байж өөрсдийн нөлөөллийг бол бий болгосон. За мөн бусад бүлэглэлийн толгойлогчдыг бол хөнөөсөн бол байдаг. Тэдгээрээс дурдвал Камерон мужийн Пороконевск хотоос гаралтай одоо Шмел хочод одоо Николай Шмелевийг бол хөнөөсөн бол байдаг. За тэдний бүлэглэлээр бол одоо нийт 25 аллаг бол хийсэн гэдэг нь бол тогтооцсон байдаг. За мөн маш олон тооны аллагт бол хамааралтай гэдгийг бол тогтоосон байдаг юм байна. За гэмт хэргийн бүлэглэл өргөжих гол шалтгаан нь болохоор тухайн үе буюу зөвлөлт улсын үед одоо өмч хувьчлал бол орон даяар бол өрнөсөн. Эдгээр гэмт бүлэглэлийн одоо нөлөөг улам бүр өргөжүүлсэн бол байдаг юм байна. За гэмт бүлэглэл нь анх эхлээд болохоор жижиг одоо 8 эрхлэгч зэргээс одоо татвартаас авдаг. За мөн эрхийд болон айлган сүрдүүлэх биеийн үнэлэлт зэргээс бол санхүүждэг бол байсан. Гэмт бүлэглэл өргөжхийн хэрээр тухайн бүс нутагт одоо байгаа үйлдвэр уурхай банк зэрэг одоо томоохон зүйлсийг одоо өөрсдийн мэдэлд оруулж эхэлсэн байдаг. 1992 онд одоо Лоботскигийн зохион байгуулалтын гэмт бүлэглэл бол Москва хотод өөрсдийн нөлөөллийг бол тогтоохоор ирсэн. Тэд нар одоо Москва хотод ирсэн даруйдаа маш олон тооны дэлгүүр, казино, шөнийн цэнгэний газруудыг бол
өөрсдийн мэдлэлд бол оруулж ихэд болж чадсан. Мэдээж Москва хотод болохоор маш олон тооны зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүд үйл ажиллагаагаа явуулж байсан. Лаботскогийн гэмт бүлэглэл бол тухайн үед болохоор эмийн бизнес руу орохоор санаархсан юм байна. Тухайн үеийн эмийн бизнесийг бол ерөнхийд нь болохоор Солонцов гэх нэршилтэй томоохон бүлэглэл бол эзэмшдэг байсан. Тухайн эмийн бизнесийг болохоор Солонцов бүлэглэлийн гишүүн одоо кикбоксing эцэг гэх хочтой Юрий Степенков хэтгээд бол тухайн бизнесийг бол хариуцдаг байсан юм байна. За Лаботский бол тэдний одоо гэмт бүлэглэлийн гишүүд Юрий Степенковтай бол тохиролцож чадаагүй улмаас 1994 онд түүнийг туслангийнх нь байшинд бол буудаж хөнөөсөн бол байдаг. За энэ Лаботский болохоор өөртөө одоо маш их хэмжээний дайсан одоо дуудсан хэрэг бол болсон. Солонцов гэх нэршилтэй гэмт бүлэглэл бол зүгээр бол байгаагүй. Лаботский болон тэдний бүлэглэлийн гишүүдийн одоо хамаарал бүхий хүмүүсийг бол хөнөөжүүл ихэлсэн. Мөн Лаботскогийн бүлэглэл буюу Новак Кузнецийн бүлэглэлд одоо эрх мэдлийн төлөөх тэмцэл бол өрнөсөөр бол байсан. За үүний ард бол одоо маш их хэмжээний мөнгө яригдж байгаа гэдэг нь тодорхой баха. Лаботскогийн ойрын хүн болох одоо багийнхан найз Кабара бол түүнийг хөнөөх гэж байгааг бол Лаботский бол мэдсэн. За мэдсэн даруйдаа болохоор арга хэмжээ авахыг оролцсон боловч одоо нэгэн тул оройтсон байсан. Учир нь одоо түүний сууж явсан машин аль хэзээний одоо тесрэг бодис одоо суурлуулсан байсан учраас тэрээр 1994 онд буюу 29 наснда таалд төгсжээ. Түүнийг өнгөрсний дараагаар тэдний бүлэглэлийн гишүүд одоо эрх мэдлээс болж өөрсдийгөө буюу одоо бүлэглэл хоорондоо одоо маш олон нэгнийгээ хөнөөсөн олон тооны аллаг бол гарсан байдаг. За судлаачид болохоор Лаботскигийн зохион байгуулалттай гэмт бүлэглэл одоо маш богино хугацаанд одоо хүчтэй гарч ирсэн нь өөрсдийн чадлаар бос одоо хин нэгний чадамж тусламжтайгаар одоо маш их өргөцсөн гэж бол үздэг юм байна. За албан бус мэдээлэл болохоор Оросын холбооны улсын одоо тусгай албад одоо Лаботскитай хамтардаг байсан гэж бол бас үздэг юм байна. За учир нь зөвлөлт бод улс болон түүний бүрэлдэхүүнд байсан улсуудад болохоор хулгайчийг хулгайчаар нь бариулна гэсэн одоо нэртэй гэх юм одоо томьёотой тийм тусгай ажиллагаа бол хийгдэж байсан байх магадaltaй байдаг юм байна. За гэмт бүлэглэлийн одоо гаднаас нь юу болж байгааг одоо ажиглах бус дотор нь орж одоо нөлөөллийг тогтоох ирээдүйд хийж болох төлөвлөгөөг нь таамаглах эсвэл гэмт хэргийг бууруулах арга хэмжээг одоо авахд илүү үр дүнтэй гэж тухайн тусгай ажиллагааг бол зохион байгуулдаг юм байна. Өөр нэг таамаглал байдаг нь болохоор Лаботский болон тэдний одоо зохион байгуулдаг гэмт бүлэглэл нь болохоор хитрхи одоо жаа авсан эрх мэдэлтэй болсон учраас одоо зөвлөлт холбоот улсын тусгай албад одоо түүнийг бол хөнөөсөн байж болох талтай гэж бас үздэг. За мөн түнчлэн одоо нэг хуульчлагдсан хулгайч гэж одоо яригддаг Вор закон гэх хүмүүст одоо бас захирагдахгүй байсан учраас түүнийг бас хөнөөлгсөн гэж бас үздэг. Тийм таамаглалууд бас байдаг юм байна. Эдгээр нь бол яг батлагдсан зүйл бол биш. За богинохон ирнэ этгээд одоо сонин гэж хэлж болохоор амьдралыг одоо туулсан нэгний түүхээр гэх юм одоо намтраар өнөөдрийн дугаарыг хийж орууллаа. За эдний бүлгэлтэй холбоотой маш олон тооны аллага за бас болж бүтэхгүй одоо маш олон зүйлс байгаа учраас нэг бүрчлэн детальчилж ярихыг хүссэнгүй. Өнөөдрийн дугаартай хамт байсан та бүхэнд баярлалаа.